Бид нар чи хэцүү л амьдарч шүү. Нөө маргаашаа тэгэл түрээсийнхаа мөнгөнд ингээл. Тэгээ би одоо ингээд 5 хүүхэдтэйгээ 4 жил байр төрөсөл амьдарч байна. Энэ их оронд эзэн гэж байна уу? Төр засаг гэж байна уу? Монгол улс даяараа бүр номер 1 асуудал энд байна. Та би одоо амьд дээр хүүхдээ нэг оролтой болгож юмор байна шүү дээ. Сайн байцгаана үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн асуудлын мөрөөр нэвтрүүлэг эхэлж байна. За, орон сууцны захиалга ба залилын сэдвээр бол бид өмнө нь 2 нэвтрүүлэг бэлтгэн өргөж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа хаа гэж бодож байна. 2 дугаарт маань нийт одоо 4 буюу 8 компани захиалагч иргэд одоо байранд орж чадахгүй хохирлоо гэсэн шалтгаанаар бол бид нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байсан. За, тэгвэл бид нар олон талын мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс байрны эздүүдээр нэвтрүүлэг хийя гэсэн одоо манай энэ 3 дахь дугаар бол ийхүү эхэлж байгаа юм. Одоо гэвч одоо 8 компани хүмүүстэй бид нар холбогдохыг хүссэн боловч одоо зарим нь уцаа авахгүй, зарим нь мэдээлэл өгөхөөс татгалцсан, зарим нь ярилцлага өгөхөөс татгалцсан ийм тохиолдлууд бол гарсан. Тэгээд энэ удаагийн дугаарт маань Багнат өргөө компани туслан гүйцэтгэгч Geocanan компани захирал Цог Бадрах, за мөн Төгсорд компани одоо өмгөөлөгч бэлгүүн нар одоо бидэнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн юм. Ингээд бид энэ 2 компанитай уулзаж ярилцаж одоо чухам яагаад энэ байр баригдаагүй гацсан талаар мэдээллийг хүргье. Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулахгүй юу? Geocanan төвхөө компани гүйцэтгэх захирал Цог Бадрах байна. За. Хоёул ингээ манай өмнөх нэвтрүүлгийг үзээд тэгээ хүмүүсийн ярьсныг сонсож байгаа тойлоо. Юу гэдэг ярилцаад явъя гэж бодруулах гэж үзэгчдэд энэ асуудал. Энэ хуучин 026 дугаар ангийн хашаа байсан. Нийтийн байр байж хагаад татан буулгаад Баган төргөө гэж компани дээр дахин төлөвлөлт оруулъя гэсэн нэрийдлэр ерөнхийдөө бол одоо бид нар цаад утгаар бол баганттай гэрээ хийж ийн л гэж ойлгосон л та. Тэгээд яг тухай 22 онд гэрээ хийхэд бол Geocanan гэж компанитай гэрээ хийсэн. За тэгээ Geocanan гэж компанитай гэрээ хийгээд 22 оноос ч одоо ингээ 4 жил ерөөс одоо суурайч ухаагүй яг газар нь л яг энд байгаа даа байхгүй. Суурайч ухаагүй барилгаач барьж эхлэх байгаа даа. Ашиглалтанд орох хугацаа нь хэзээ гэж. Ашиглалтанд орох хугацаа болохоор бүгдөө гэрээн дээр байгаа 24 оны 1-р улирал гэж хэлсэн. Яг энэ 8 дугаар хороо байхад Баган төргөө компани маань тэр хойтлын байрнаас ахуулаад яг энэ чигээр нь ингээ дахин төлөвлөлтөөр орсон бохоггүй юу. Тэгсэн чинь Geocanan гэж компани яг энэ хэсэгт нь ингээ дахин төлөвлөлтийг хийхэр болоод тэгээд Geocanan ч бариагүй, Баганд нь ч ямар ч хариуцлага хүлээхгүй яг ийм байдалтай л үүсчихэд байгаа бохоггүй юу. Тэгээд Geocanan гэж компани өөрөө яг нийслэлтэй гэрээ хийгээ те дахин төлөвлөлт гэдгээр орсон юм гэхэлэр үгүй. Тэгэхээр ганцхан Баган төргөө гэдэг компани л энэ дээр дахин хийх албан ёсны хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Geocanan-ыг яаж оруулав? Төсөл гүйцэтгэгчид ямархуу хариулт өгдөг? Одоо Geocanan-ы зүгээс бол бид хэд нөгөө нэг одоо төслөө ингээд хөрөнгө оруулалт татгах байгаа. Одоо барилгаа барина гэд тэгсэн маягаар ингээд бид хэд ингээд одоо лагтаал ингээд цаашаа ингээд алга болоод ингээд сургаал болчиход байгаа. Бид хэд тэгээд байнгын ирж ирнэ уулздаг, байнгын залгадаг, тэгээд уцаа өрн авдаг. Тэгээд ер нь бол сургуул. Тэгээд Баган төргөө ерөнхий гүйцэтгэгч Баган төргөө болохоор бид хэдийг хариуцдаг. Geocanan-ийнхаа захиралтай өөртөө очрол гээд би 22 оны 7 сарын 1-нд захиал өгчсэн. Яг Солонгосоос ирээд тэгээд 100% төлөлтөөр захиал өгөө. Тэгээд одоо хүртэл юу ч хөвлөж байна. Ямар ч одоо хүний нутагт ажиллаж амьдэрсэн тэр тий цалингаа бүх мөнгөө зарцуулаад тэгээд одоо ингээ байрцгүй гэл ах дүүрээ амьдрал тэгэл өвчсөн. Бид нарыг ирж эхэлж гэрээ байгуулахдаа тэр хойно манай загварын байр гэдэг байр үзүүлээд тэр нь айгүй гоё байр байсан. Энэ аятайхан байр байна гэл их нэртэй хүүхдүүдээ зөвлөж байгаа бол тэгэл захиал өгсөн. Тэгээ энэ газрыг ирж үзүүлээд яг энд хугдна танай байр баригдана. Тэгэл одоо тэгэл 4 жил боллоо. Энийг одоо яг ямар компани үргэлжлүүлэх юм? Нийслэл нь үргэлжлүүлэх юм уу?
Эсвэл баган төргөө компани ингээд одоо бидний хохирлыг барагдуулаад те цог бадрах ингээд хамтран оролцоод одоо бидний ингээд үр шир одоо энэ бидний гомдлыг барагдуулах юм уу? Тэрнээс цог бадрах нь болохоор айгүй олон газар залилан хийсэн, айгүй олон хүмүүсийн ингээд хүмүүс бидэрт ингээд мэдээлэл өгөөд яваад байгаа байхгүй. Одоо жишээ нь манай хамаатны дүү жишээ нь 39 дугаар байран дээр захиалга өгөхдөө инхийг сахиулах ажиллагаанд явчаад эргээд ирэхэд байр нь өөр хүн дээр яаж зарагдцсан. Тэгээ байрчгүй мөнгөчгүй ингээд ийм болцсон одоо бас зөндөө улсууд байгаа даа байхгүй юу. Тэгээд энэ хавсан цаг өдөрт олон удаа уулзсан сүүлдээ арга одоо яг үү гомдлын мөр юу цагтаад өгсөн цагдаагаас улсын мөрдөн бяцах газрын залилах гэмтрэхтэй хэлсрүү очсон байл. Нийтдээ одоогийн байдлаар 68 үний гомдол хэмжээг яригдчихсэн энэ дэр. Багант нь юм уу? Багант. Танаа газар дээр манайх өөрийн хөрөнгөөр барилга барья гэж орж ирээд тэгээд улсуудад байр захиалгааны аваад тэгээд сүүлд нь байраа барьж чадахгүй нэ гэдээ өөрсдөө алга болсон. Яагаад ийм компани оруулчихваа? Энэ компани ингээд энэ олон хүмүүсийг хохироочлоо. Хэн хариуцах вэ? Геокинансын тэр цаг удирдлагын захирлын та нартай уулздаг юм уу? Үгүй. Уулзаагүй одоо хэр удах вэ? Уулзаагүй нөлөө удчихлээ. За манай нэвтрүүлгээр бол Орсон иргэд ингэж ярьсан байна. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? За энийг өөр ихнээс нь ярих зүйтэй байх гэж бодож байна. Баган төргөө ХК болон манай хоёр бол хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу бол барилга барьдаг. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар бол манай 20, 21, 37, 39, 40, 41, 42 гэдэг ийм барилгуудын бол үйл ажиллагаа явагдаж байна. Үүнээс дөрвөн байшин бол ашиглалтанд орсон. Өнөөдөр та биднээс энд сууж байгаа одоо 40, 41, 42-га 220 айлын орон сууц бол одоо энэ зундаа буюу нэг баяр наадам гэхэд бол ашиглалтанд орох төлөвлөгөөтэй бол үйл ажиллагаа нь хийгдээ явж байна. За тэгээд тухайн үед COVID-19 цар тахал гарах үед бол одоо манай үйл ажиллагаа бол зогсон байдалд орсноос одоо энэ иргэдийн одоо энэ яриад байгаа асуудлууд бол ундарсан юм аа. Энэ COVID одоо жишээ нь энэ юунаас болж ийм асуудал гарваа? Ийм болвоо гэхээр тийм үү? Одоо жишээ нь тухайн үед бол арамтурч одоо ямар үнэтэй байлаа? Сая 700 мянга байсан. Тухайн үед оргилд нь бидэд 3 сая 500 мянгаар бол худалдан авалт хийж ирсэн. За тухайн үед каркас зогсролтын ажлын өс 100 мянга байхад өнөөдөр хэд вэ? 220 мянга. За ингээд одоо бүх зардал өгөөд бүх төсөв төртөг бол 2 дахин нэмэгдсэн. За тэгээ ингээд одоо түрүүн хэлсэн чиг нэг манай нэг барилга дуусч яхад нөгөө барилга эхлээд явчихдаг. Энэ бол үеийн үед одоо Монгол одоо улстай манай барилгачд бол захиалагчдын мөнгөөр захиалагчдын авч ажиллаа ингээд одоо ийм эргэлтээр одоо ингээд явждаг. Тэгээ энэ цар тахлын улмаас бол манай барилга удаашраад ийм асуудууд бол гарсан үнэ. За тэгээ ингээд одоо тухайн үед ингээд гарахад бол тий одоо ингээд цагдаа шүүхийн байгууллага нь бол одоо юу гэдэг манай данс болоод үйл хөдлөхүүдийг бүгдийг л одоо хориг тавьсан. Тэгээ одоо бидэд бол ямарваа нэгэн байдлаар бол үйл ажиллагаа тийм явуулах бол тийм боломжгүй болсон. За тэгээ одоо энэ одоо бидэд одоо яаж ажил төрлөө явуулах вэ? Инкүү гэдэг одоо захиалагч нартайгаа удаа уулзалт хийгээд бидэд ингээ өчөр байдал ийм боллоо. Энэ ковид цар тахлын улмаас бидэд үнийн өсөлтөнд ингэж орж байна. Тийм байна гэд. Ингээ удаа бол уулзалт хийсэн. За одоо жишээ нь ингээ хэлэхэд те манай энэ 37 дугаар блок маань гэхэд одоо нийт одоо борлуулалтны одоо борлуулсан дундаж өртгөн сая 358 мянган төгрөг байх жишээ нэ те. Тэгтэл одоо энэ үнийн өсөлтөнд ороод энэ барилгыг бидэд гүйцээхэд угаасаа өнөөдөр барилга те одоо баригдах квадратын үн хэд байгаа вэ? Энэ дээр их чинь бидэд бол одоо ингээд захиалагч нартайгаа бол одоо те за одоо ковид цар тахал гэдэг юм бол бидэд хинч одоо юу гэдэг энийг мэдэх боломжгүй. Энэ бол дагварчгүй хүчин зүйл те. Тийм учраас одоо энэ одоо нөхцөл байдлыг бол бүгдээрээ хамтран авъя. Эрсдлээ хамт хуваалцъя, хамт үүрье гэдэг бол компани бол угсаа ер нь бол те нэлийн бас их хэмжээний бол хохирол бол амссан. За энэ сая манай нэвтрүүлэгт оролцсон өмгөөлөгч болохоор гурвалсан гэрээ хийх ёстой байсан гэд хэлж ин тэ та энэ тал дээр.
Энэ гурвалсан гэрээ гэдэг юм бол газар чөлөөлтөн дээр яригддаг болохоос биш захиалгын гэрээн дээр бол яригддаг зүйл биш ээ. Энэ газар чөлөөлсөн газрын эзэн айлтаа нийслэл болоод төсөл хэрэгжүүлэгч нь гурвалсан гэрээ хийж чөлөөлөх болохоос биш захиалагчтай бол одоо юу гэдэг нь те ингэж гурвалсан гэрээ хийдэггүй. Манай нэвтрүүлгийн оролцогч Төгс Эрдэнэ болохоор энэ байрны цаг талд те нэг нийтийн байртай байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нийтийн байраа одоо бартераар яг ингээд тухайн үед бол ингээд нөхцөл байдлыг ингээд ярихад бол 089 дугаар ангид хамааралтай нийтийн байшин бол байсан. Дотор нь бол угаасаа хүн амьдэрдэггүй. Тийм хаягдсан байшин бол бидэд бол тодорхой хэмжээ нийгмийн халамжийн хүрээнд гэх юм уу тийм. Бидэд их өндөр үнээр бол газар чөлөөлөлт хийсэн. Тэгээд яг энэ ковид цар тахлын үүднээс бидэд зогссон үүднээс бол тухайн барилгыг бол бидэд одоо юу гэдэг газар чөлөөлтийг хийгээд хуучин байшин барилгуудын одоо ажлын төлөвлөгөөний дагуу бол хог хаягдлыг хаях газраа чөлөөлөх ийм ажил бол хийж амжсан байгаа юм. Тэгэхээр одоо Төгс Эрдэнэх өөрийнхөө нийтийн байрыг газар чөлөөлөлтөнд өгөөд энийг захиалж байгаа юм чинь адилхан гурвалсан гэрээ хийх ёстой байсан гэж би ойлгоод байна. Өмгөөлөгч Төгс Эрдэнэ шүү дээ. Төгс Эрдэнэ ч өөрөө одоо юу гэдэг энэ байр чөлөөлөлт биш. Энэний чинь доор байгаа газрын эзэн 089 дугаар анги байхгүй. 89 дугаар анги л төлөөлж хийх хэрэгтэй болохоос биш. Төгс Эрдэнэ манаатай гэрээ хийгээд газар чөлөөлөлтөнд тэр одоо юу гэдэг манаатай гэрээ хийсэн хүн биш байхгүй. 089 ангитай бол тийм гэрээ хийсэн үү? Хийсэн. Захиалагч нараас бас нэг ийм санал ирсэн байсан. Энэ газар дээр нийслэл одоо автозам тавина гэсэн ийм бас мэдээлэл ирсэн байсан л да. Энэ тал дээр та энэ ерөнхий төлөвлөгөөнийхаа дагуу манай барилгын арт талаар улсын зам явах байхгүй. Тэр нь угаасаа тусаад манай газар дээрээс байгаа юм биш. Ерөнхий төлөвлөгөөнд тусцсан. Манай энэ байшингийн газар дээр одоо улс шийдээд газар тавих гэж байгаа. Зам тавих гэж байгаа асуудал биш ээ. Биш үү те. Тэгэхээр газрын хувьд бол ямар ч асуудалгүй л байгаа юм байна те. Тий. Өөрөөр бол бас энэ ч одоо ингээл борооны дараах мөг гिचээр л одоо нэг луурчин луугаар нь дуудаал бүх хүмүүсээ хайчаал цагдаа дээр өргөдөл өгсөн цагдаа нар нь автоматар ялагчаар татаж эрүү үүсгэсэн тэгээ одоо шинэ ингээ манай компани за энэ нэг асуудал боллоо энэ манай эд хөрөнгийг хамгаалаад өгөөч байгаа гомдол өгөхөөр хэрэгсэхгүй болгоо хайчдаг миний дээр ингээл автоматар ингээл одоо юу гэдэг эрүү үүсгээ ингээ яваад байдаг те эн чинь ингээд юмны шалтгаан хаана юундэ байгаа юм бэ гэдэг ингээ хараад ингээ бодоод энийг ингээд одоо юу гэдэг зохицуул одоо юу гэдэг шалтгааных нь их үүсрийг нь олж хараад ингээ цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл ингээ нэг талаа өрөөд ингээ ямар ч ажил хийх нөхцөл байхгүй. Бүх даанс байд. Бүх газар хөдөлгөөнгөө баригдчихсан. Хориг тавьчихсан. Ийм юмн дээр чи одоо шинэ бидэд яаж ажиллах вэ? Энд чи өөрөө ингээд айгүй төвхтэй хэцүү. Одоо байрны баригдлаа гэхэд үнийн дүн яаж өөрчлөгдөх вэ? Одоо ингээд учиргүй ингээ олон айл ингэсэн байгаа юм шиг ингээл юм яриад байгаа байхгүй юу? Одоо шинэ ингээд те манай одоо ингээд энэ одоо баригдаагүй энэ байшин дээр одоо ингээд захиалах нь тийм үү? Одоо ингээд үлдснээр нийт одоо ингээд 37 айл байгаа байхгүй юу? Энэ 37 айлтай бид хэд одоо цагаан сараас ахуулаад өнөөдрийн хүртэл бол ер нь одоо энэ дээр ингээд байж байгаа одоо ингээд тийм за шүүхэн шийдвэр дээр 2 хүн байна. Буцаалт хийхээр 12 хүнтэй тохирсон. Гэрээ хийх одоо 5 хүн байна. Одоо тэгээ шийдсэн 3 хүн гэдэг. Тэ ингээд уулзалтаа хийгээд бидэд энэ жилдээ заахаа бидэд ингээ гацаа. Энэ одоо 26 онд энэ гацаагаа гаргаад дуусъя. Одоо бид ч алдсан, тааж алдсан. Одоо энийг нэг талтаа гаргаад бидэд юмаа дуусгая гэдэг ингээ гэрээ хэлцэл юмаа хийгээ явж байгаа. Нийт 13,000 м газар буюу бидэд 13 тэрбум төгрөгөөр анх босно гэж төлөвлөд одоо 22 гарцаа явчих шүү дээ. Тэгээ ингээ энэний өөрийн борлуулалтынх нь үнэн нь өөр юм. Тэгтэл өнөөдөр ингээд одоо шинэ ингээ хохирогч гээд байгаа хүмүүс маань ийм л үнэтэй байранд орчих шүү дээ. Бидэд юу ч байхгүй. Тэгээ муу нэр
Хэрхэн үзэгчтэй асуудлын мөрөөр нэвтрүүлэг дөнгөж саяхан багнат өргөө компани туслан гүйцэтгэгч Геоканан компани одоо цог бадрах захиралтай уулзаж ярилцлаа. Тэгээд жоохон бас энэ барилгын ажил яагаад зогссон те хэдийн хугацаанд баригдах байж байгаад одоо хүртэл баригдаагүй байгаа шалтгааныг зөвлөхийг зорилоо. Учир нь юу вэ гэхээр манай телевизийн хувьд ч тэр манай нэвтрүүлгийн хувьд ч тэр олон талд одоо их сурвалжийн мэдээллийг энэ тэнцүү хүргэх ийм үүрэгтэй. Тийм учраас бид одоо цог бадрах захирлаас мэдээлэл авсан юм аа. Ингээд нэвтрүүлгийн маань дараагийн хэсэгт сэтгүүлч Батсүмбэр уул дараах сурвалжлагыг бэлтгэн өргөнэ. Мөнгө төргөө өгөөд өвчтэй зовлонтой байгаад одоо мөнгөө буцаагаад авчмаар байна. Тэгээд ингээд ямар ч амьдралын насгүй боллоо гэж яд ерөөсөн мөнгө төргөө нөгөөгөө тэрхэн одоо нас барцсан байж байна. Ингээд яг одоо хаана хандах ёстой юм. Шүүхэр нь яваа шүүхэн тавахгүй. Цагдаагаар яваа цагдаа тавахгүй. Тэгэл одоо өглөө босч үйлээл шөм ботгоо нөргөө онол одоо бид нар иймэрхүү байдалтай амьдарч байна. Яг одоо төгс орд компани өмгөөлөгч бэлгүүнтэй уулзахаар ирээд байна. Дотгошоо орж тодорхойлцгаая. Сайн байна уу? Бэлгүүн өмгөөлөгч үү? Сайн байна уу та? Би нэг уцаар ирсэн сэтгүүлж байна уу? За энэ манай нөгөө өмнө сурвалжлага бэлтгэсэн нэвтрүүлгийн хэсэг байгаа. Эхлээд хоёлаа энийг үзээд тэгээд ярилцсан. Төгс орд компани хохирогчдтэй уулзаад байна. Энд 2022 оноос хойш машин байран захиалга өгөөд тэгээд өдий болтол одоо байр маань баригдаагүй ингээд ийм хохирогч иргэдтэй уулзаад байна. Тухайд энэ чинь 22 оны 4 сард бид нар гэрээгээ байгуулсан хамгийн түрүүний хүмүүс тэгэнгүүт 23 оны 6 сар хүртэл ерөөсөө ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд тухайд ингээд гэрээгээ цуцлаа энэ одоо энэ ингээд барилга баригдах юм цуцлаа гэдэг тэгэнгүүт 15% шимтгэл төлөөд гэрээгээ цуцалж болно. Гэрээгээ цуцаллаа гэхэд энэ байр дахиад зарагдсны дараа мөнгө чанга гаргаж өгнө гэдэг байдлаар бид нэг байнгын хил амаар доромжлох сүйдүүлэх юм байдалтай л харцчихсан. Тэгээ одоо өнөөдөр хүртэл ингээд 22 оны 9 сараас гэдэг чинь өнөөдөр 26 он гэдэг бүхэлдэн 4 жилийн хугацааны имээр бол нэг иймэрхүү байдалтай явж байгаа. Тэгээ одоо энэ үүсгэн байгуулагч нь хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал нь бүгд шалгагдаад компанийн нэрийг анх бид нар Төгс орд капитал гэдэг компанитай гэрээ байгуулсан ба сүүл регистрийн дугаар нөөцлөгд өгөөч гэсэн Танай улс капитал гэдэг ингээд гэрээгээ компанийнхаа нэрийг өөрчлөө яваад байдаг. Миний хувьд 76 сая 800 мянга орчмоор. За энэ 3 ийм ихэр ийм барилга баригдахаас за 100 гаруй хүн бэлэн төлөлттэй ингээд захиалга хийгээд 22 оноос хойш энэ хүмүүсийн одоо захиалганы мөнгө яг эндээ зориулагдаагүй. Миний хувьд бол энийг заллин гэж харж байгаа юм. Зарим нэг одоо байран дээрээ 2 давхар захиалагч авсан байгаа юм. 6-аас 7 тэрбум энэ хүнд хөрөнгө оруулалт орж яхад яагаад зориултын бусаар ашиглаад одоо тоок мит гэдэг одоо ингээд махны юм байгуулсан. За дараад нь одоо хурдны машин тэрэгний одоо ивент итгэсэн бусад ажилчтай бол барилга байгууламж өгсөн. Ингээд бусдын хөрөнгийн бусдын итгэл дээр яагаад тоглоод өөрсдөө ингээд баяжуулаад өөр юмд хөрөнгө оруулаад ингээд байдгийм бэ? Энэ бол анханасаа заллин байсан гэж би бодож байгаа. 126 сая төгрөг захиалсан. Захиалга авсан дээр Бямжав мөнх оргил сэдв сүрэн шүрээ гэдэг хүмүүсэнтэй орт байхгүй уцааж авахгүй юу гэж прокурор шилжүүлсэн. Прокурор нь болохоор зэрэг шалгаж байна гэсэн утгаар 2-3 жил болчихж байгаа маа. Шүүхрээ явахаараа зэрэг хаяг тодорхой бус гэд хэрэгсгүй болгочдөг байхгүй юу. Тэгэхээр яг хаана бидгэд итгэж хандах ёстой юм бэ? Хинч бидгэдийг тоож авч үзэдэггүй. 100 гаруй өрхийн одоо 500-аад ирэх гудамжинд гарчаад байгаа байхгүй. Одоо ингээд яхаач мэдгүй хууль цагдаагаар яваад хууль цагдааны үйлчлэхгүй. Хууль шүүхийн болохоор тэр чинь олдохгүй байгаа юм гэдэг байхгүй. Монгол дотроос олдохгүй байна гэдэг байхгүй. Тэрнийг бол гайхаад байгаа юм. За энэ бол одоо манай асуудлын мөрөөр сурвалжлагт орсон иргэдийн илэрхийлж байгаа байр суурь. Тэгэхээр танай компанид бол одоо орон сууцны захиалга өгөөд өнөөдрийн хүртэл ашиглалтанд ороогүй гэсэн ийм гомдолтой байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл яг ашиглалтанд ороогүй гол шалтгаан нь юу юм бэ? Ямар хүчин зүйл ер нь нөлөөлж байгаа асуудал бол мэдээж харамж байгаа шүү дээ, тийм ээ. За миний зүгээс бол Монголын өмгөөлчтэй холбооны гишүүн өмгөөлж бэлэн байдаг. Ток компани буюу Танай улс компанид одоо хууль зүйн төлөлцөө үзүүлж эхлэх нь ажиллаж байгаа.
За тухайн барилгын ажил бол сүүлийн 2 жилийн хугацаанд бол бүрэн зогсон байдалд орсон бол үнэн. Тэрэн дээр ерөөдөө маш олон шалтгаан байна. За мэдээж барилгын компанид төлхөө буруунууд байна. Гэхдээ нөгөө талаас энэ бүхэл бүтэн 2 блок барилгын ажлын хувьд бол асар олон тосон гүйцэтгчнэр болон бараан металл захиалчлаар захиалсан л да. Жишээлбэл одоо нэг компани дээр одоо хагас тэрбум төгрөгийн 2 төрлийн кран захиалсан боловч тэрийг одоо хүргэж өгөөгүй. Тэр нь одоо яг захиалчнаар энэ компанид барилгын компани дээр гомдлогоод үүсгэж шалгаж байгаа яг дүүрэгдэн л тэрнээс нь өмнө л бас бүр гомдол өгсөн одоо ч хамт л шалгадал явж байгаа жишээ нэ. За 100-аас нэлээд олон 100 тонн арматур төмөр захиалсан. Тэр нь огт ирээгүй. Тэр нь ч гэсэн хаавал цагдаагийн нэгдүгээр хөлцөөр одоо ч шалгагдаж байна. Хөөсөн зэр захиалсан. Хөөсөн зэр захиалаад нөгөө их хэмжээний гол захиалсан барилгын түүхүүд нь ирэхгүй бол нөгөө компанид гомдлогоор явсан чинь хөөсөн зэр захиалж авсан этгэвд нь одоо 27 эрэггүй эрэхтэй бас л анхнаасаа хөөсөн зэр параметр нийлүүлэх зорилгогүй гэх мэтийн одоо материалаа татаж төлбөрүүлсэн болж материалаа татаж авч чадаагүй бол маш олон шалтгаанууд байсан. Ток таун гэдэг төслөөр нэг захиалчаас нэг сая 300 орчим мянган төгрөгөөр метр квадратын үнийн бодоод захиалга авчихсан. Тэрнээс арай жоохон өндрөөс байгаа дундчлал тийм байна. Тэгэхээр сая 300 мянган төгрөг бол барилга босох бодиттой төсөв төртөг бол ягж биш. Энэ дээр нөгөө тухайн үеийн одоо тооцоол одоогийн тооцоол хоёр маань зөрөөд анх барилгын хэлбэртэй бас төсөв санхүүжилттэй маш буруу тооцсон маш том алдаа гаргасан барилгын компаниас. Энэ бол үнэ. Энийг барилгын компанийн удирдлагууд бол хүлээмжшүүлдэг. Мөн дээрээс нь жишээлбэл зөвхөн даалгавар авах гэж нийслэлийн байгууллагуудад нэг юм өөрчлөлтөөр энийгээ засаад ирэхэд л одоо бараг жил 6 сар орчмын хугацаа одоо зөвхөн даалгавар авах зарцуулсан байх жишээтэй тийм. Тослон гүйцэтгчнээс авалгаа үзүүлж байгаа иймэрхүү асуудлуудын материалууд нэхэд одоо авч тэрэг дүүрэн болцсон байх жишээ нэ тийм. Дөрвөн бас одоо захиалагч иргэдийн яриан дээр дурддагдчихээн. Одоо танай компанийн хувьд жишээлбэл нэрээ өөрчилсөн байгаа гэдгийг чинь тухайн үед бас өөр нэртэй байгаад одоо бол бас өөр нэртэй байгаад байна. Энэ тал дээр ямар тайлбар вэ? Нэр өөрчлөгдсөн асуудал байгаа. Гэхдээ үйл ажиллагаагт өөрчлөгдөөгүй. Анхнаасаа энэ Talk Town гэдэг төслөөсөн одоо Talk Town гэдэг төслөختөө төгсөд капитал нэртэй байсан. Зүгээр нэрээ өөрчлөөд Talk Town хэвээрээ танан өрс капитал болсон. Ирэх үүрэг нь хэвээрээ. Цаашдаа одоо яг иргэдэд яаж одоо энэ нөхөрлийг барагдуулах ер нь одоо иргэдтэй уулзаж тайлбар мэдээлэл өгдөг. За би бол хамгийн сүүлд 24 оны 4-р хуулиар санаж байна. Ерөнхийдөө улирал болохонд ялангуяа нөгөө барилгын ажил 24 оноос л зогсон байдалд ороод зогсонтой холбоотой 23 оны эсвэл 24 онд бол байнга захиалгын төлөвлөлтөд уулздаг байсан. Тэгээд захирлууд нь байна. Би ч хамт олждаг байсан. Тэгээд энэ талаар бол тодорхой мэдээлэл өгдөг гэсэн. Гэхдээ харамсалтай нөгөө сүүлийн жигсэл хагас бол ийм уулзалт юм бол болж чадаагүй. Яг бол хамгийн сүүлийн уулзалт төр жишээлбэл хэд хэдэн захиалч нар нөгөө компани захирлуудын бие таалдсан асуудлууд гарсан. Тэгээл минийж бие таалдж байгаа. Тэгвэл одоо яг танай барилгын ажил цаашдаа үргэлжлүүлээд яваа. Бид нар барилгаа хүлээе гэсэн иргэдэд ямар шийдвэр гаргаж яаж үргэлжлүүлж ажиллаж байгаа? Одоо юу гэх 59 захиалч нийлээд цагдаагийн болгоомжл өгсөн. Энтэй улбалаад за энэ бол эрүүг эрэг байж болчих байна гэдээ эрүүг үсгээд байгууллагын бүх данс, бүх хөрөнгө, бүх юм битүүмжилж гисэн. Тэгэхээр яг энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар үйлдэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх бол боломжгүй байгаа. Энийгээс нэлээд хэлж байгаа. 1.5 тэрбумын зээл авахгүй зээлийн хорооны шийдвэр бүр гарчаад байхад нэг хэд хэдэн захиалч нар бас данс битүүмжлэх хүсэлтэйг битүүмжлүүлсэн. Тэгээд уул нь холбогдчихлээ. Та нар зөвхөн битүүмжээл ялаад өгч. Хэрэгчин бол явж байна, тий? Хэрэг бол явдгаараа явж байна. Бид нар одоо ийм зээл авч байгаа. Энэгээр барилгын ажлаа явуулах гэдэг байна гэдэг асуудал хэлсэн. Үгүй эхлээд миний мөнгийг өгж ижил би дансын чинь битүүмж нь ялаа гэдэг. Тэгэхээр юу гэх юм угаасаа л Токиод алдаатай нөө дансанд мөнгө байхгүй барилт хийсэн байгаад мөнгөний өгж дансны битүүмж ялгаа гэдэг. Банк болохоор битүүмжүүдэд арилгаа. Хэрвээ танахын үйл ажиллагааны асуудалтай бол зээл болох шийдвэрсэн зээлийн хорон шийдвэрээ цуцлаа гэдэг асуудлууд ярьдаг. Тэр нь маш богино хугацаатай байдаг. Тэгээд ингээд хоорондын бас ойлголт чадаагүй болохоос бас маш том зээлийн хорооны шийдвэр хүчингүй болоод барилгын ажлыг цааш өргөжлүүлж чадаагүй асуудал зөндөө гарсан. Та бол өөрөө яг компани төлөвлөж байгаа өмгөөлөгч. Тэгэхээр ер нь иргэдтийн анх байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгээнүүд заасан байдгийг мэдээж одоо Орос улс захиалгата компани эргэн хоёр гэрээ байгуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр гэрээний хэрэгжилт одоо заалт хэрэг хэрэгжиж байна.
Мэдээж нэг талаас бол захиалагч бол хугацаанд төлбөрөд хүрийг хүлээсэн. Нөгөө талаас гүйцэтгэгч барилгыг хугацаанд ажланд оруулах үүрэг хүлээсэн. Аль аль нь үүргээ хугацаанд биелүүлээг бол гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгээр алдан төлбөр заасан. Нэр бүхий захиалч нарт шүүхт бол гэрээгээс лээд гэрээний дагуу төлсөн төлбөрөө өгье. Авъя. За мөн дээрээс нь хариуцлага ногдуулаад алдангаа авъя гэдэг байдлаар шүүхтэй хамдаад шүүх бас алдангтай гэрээний дагуу төлсөн төлбөртэй хамтд нь хариуцлага хүлээгээд төлөө гэдэг агуулаар хэд хэрэгүүдийг шийдээд хариуцлага ногдуулаад явж байгаа. Анх орон сууцны захиалга авахдаа одоо нэг тоот дээр нэг хаяг дээр айл давхардуулж авах юм тохиолдол юу байсан уу? Бас ийм санал гомдлууд иргэдийн дунд байна. За тоог 5 төсөл дээр бол орон сууц давхардуулсан нэг юу одоо байрыг хэд дээдгээд давхар зарж давхар ашиг олсон гэдэг асуудал бол байхгүй. Танай компани зүгээс одоо бас ингээд ажил явуулахад асуудалтай болсон гэдгийг та дөрөнд дурдсан. Цаашаа тэр нь яах вэ гэдэг дээр ер нь ямар гарц гаргалгаа гарч байна. За яг түрүүний асуудал яриад нөгөө захиалч нарын төлөөлөлтөд уулзсан дээр энийг ярилцах гэхээр нэгдсэн шийдэл хүрч чадаагүй. Захиалчтай хамттан. Тийм учраас дотроо ярилцаад өөртөө за эхний ээлжинд тэгвэл буцаалт хий гэж байгаа хүмүүсийн буцаалтыг нөгөө. Тэгээд энийг дууссаны дараа барилгын ажлаа үргэлжлүүлэх гэдэг зүйл ярьсан. Ягаад гэвэл одоо энгийн юу гэх юм мэрэгжлийн бус бидний хувьд бол нөгөө харахад нэг хугацсан нүх хэдэн давхар цутгалт хийцэн боловч эний чинь бүр цагдаагаас шалгаад аудит томлоод цагдаа бол прокурор байгууллагаас томилсон аудитын шинжээч байгууллаганд шинжээчийн дүгнэлтээ гаргаад энд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө орцсон байна гэдгийг нь тогтоо гаргаад ирчихсэн. Хүлээлт үүсгэж байгаа хүмүүс төр нь хэдийн хугацаа гэж та тоочволж хэлэх бол. Би яст хугацаа хэлж. Тэр чинь инженерүүд нь юу гаргасан мэлээ. За иргэд бол одоо орон сууц захиалсан боловч одоо хүртэл ашиглалтанд ороогүй гэсэн асуудлын мөрөөр бид одоо төгс орд компани өмгөөлөгч бэлгүүнтэй уулзаж компани одоо байр суурийг тодрууллаа. Эрхэм үзэгчдээ асуудлын мөрөөр нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Орон сууцны захиалга ба залилан нэвтрүүлгийнхээ дугаар 3 дахь дугаарыг бид ийхүү байрны эздүүдээр хийя гэсэн ийм шийдвэрт хүрсэн учраас одоо Geocana компани захирал Цог Бадрах, за мөн Төгсорд компани өмгөөлөгч Бэлгүүн нартай уулзаж ярилцаж бас үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэлээ. За яагаад энэ хоёр компанитай уулзсан бэ гэхээр 8 компани манай өмнөх 1-2 дугаар дугаарт орсон. Гэвч одоо бид нэр холбоо ярихыг хүссэн боловч бидний мэдээлэл өгөөгүй, за мөн уцаа аваагүй гэсэн ийм шалтгаанаар бид бусад компанитайгаа бол уулзаж ярилцаж чадсангүй. Тэгээд өнөөдрийн байдлаар бидэнд одоо мэдээлэл өгсөн энэ хоёр компанийн хувьд бол тун одохгүй одоо захиалагч иргэдийнхаа охирлыг барагдуулна, за мөн байраа одоо удахгүй барина гэсэн ийм хариултыг өгсөн байгаа юм. Тэгээд манай нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай. 7th floor. Going down.